дөрөвдүгээр шалгаруулалтууд бол маш хариуцлагатай шат. Тэгээд ер нь тэрийг ухамсарсан байх. Маш сайн бэлдсэн болоо гэж бодож байна. Бэлдсэн. Хамт хөгжимтэй дуулах уу? Эсвэл яг ориг фонограмтай дуулах гэж байна? Бас төгөлдөр ууртай дуулна. Төгөлдөр ууртай дуулна. Пианотай. Төгөлдөр ууртайгаар өөрийнхөө өөрчилж дуулах нь байна тий. За ингээд гоё аялгаутай болохоор нэг амар эвдхийг үл зорьсонго. Тийм. Гоё аялгауг нь гаргаж. Аялгауг нь гаргаж өгөөл дундаа ороод тэгээд дуулах нь шүү дээ тий. Ингээд хайрдаа зориулж байгаа. Тэр намайг дурсдаг болов гэмэх нь хайрын сайхан дууг тайсан дээр гайхалтай сайхан амьдуулаарай гэж хүсэж байна. За баярлаа. Амжилт хүсье. Баярлаа. Бэлтгэлтэй орж ирээ 3-р шатанда сайн дуулаарай. Амжилт хүсье. Бэлдсэн.
бүрхэнд дуулаа. Амжилт. Ингээд баярлалаа. Өнөөдрийн хайрцаг байгаа энэ бүрдүүлсэн стил имиж чинь бол маш сайхан харагдаж байна. Их тийм чанар өөрийн гэсэн өнгөтэй ямар нэгэн би бас хөл сонгоорой. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Hexi-Band. Ингээд хайрдаа зориулж байгаа. Тэр намайг дурсдаг болов хэмээх энэ хайрын сайхан дууг тайзан дээр гайхалтай сайхан амьдуулаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Бэлтгэлтэй орж ирээ. Бүрдгор шатанда сайн дуулаарай. Амжилт хүсье. Бинц.
ингээд 4-р сны шалгаруулалт бол маш хариуцлагатай шат. Тэгээд ер нь тэрийг ухамсарсан байх маш сайн бэлдсэн болов гэж бодож байна. Юм бэлцээ. Амт хөгжимтэй дуулах уу эсвэл яг ориг фонограмтай дуулах гэж байна? Бас төгөлдөр ууртай дуулна. Төгөлдөр ууртай дуулна. Пианотай. Төгөлдөр ууртайгаар өөрийнхөө өөрчилж дуулах нь байна тий. За ингээд гоё аялгаутай болохоор нэг амар эвдхийг үл зорьсонго. Тийм. Гоё аялгауг нь гаргаж. аялгауг нь гаргаж өгөөл дундаа ороод тэгэл болох нь шүү дээ тий.